За. Сайн байцгаана уу? Тэгээд ногдул мандах гэдэг Скватрын дүүл мандах хэмжээний бүх хаягууд байж холбоо орж болох. Би өнөөдрийн мэдлэгийн гам бям гарыг өдрөлөг дээр домен нуа тэрний доменер тэгээд тэр нь ерөнхийдөө цаанаа яаж ажилладаг юм бэ? Бид нар зүгээр л нэг google.com гэж орохлоор цаанаа ер нь ямар үйл ажиллагаа явагдаад биднэрт гараад ирд юм бэ гэсэн тухай ярихаар бэлдсэн байгаа. За. Энэ юу вэ? IPA тий. За энэ ямар байгууллага юм? Дээр нь юу ажилладаг юм бол? Энэ хаягн дээр юу байдгийг? За. Бүгдээр харчлаа. За цээжилсэн хүн байна уу? Цээжээрээ саяны хаягийг хилээд өгөх хүн байна уу? Цээжилсэн үү? За яг хөөхлөөр IP хаяг болохоор мэдээж сүлжээний хаяг. Тэгээд 180 149 96-гийн 17 тий. Энийг IP хаягийг бол ер нь цээжлээд авах юм бол цээжлэхэд илүү амархан болчиход байдаг. Яагаад чи хүний дугаар цээжилж чаддаг мөртлөө IP хаягийг бол аяг урдан цээжилдэг. За IP хаягийн тухай болохоор би өмнө нь нэг яриад видео хичээл бэлтгэсэн байгаа. Энэ доор нэг хаягаар нь ороод үзчих болно. За тэгсэн одоо энийг хараад цээжлэхэд ямар ах вэ? Аюу амархан тий. Хараад цээжилж. Энд гисэн цээжлэхэд амархан. За тэгэнгүүт нь яасан бэ гэсэн асуудал байна л да. Ямар асуудал вэ гэхээр IP-ийг бол цээжлэхэд хялбар бус, ерөөсөн хялбар бус тий. Та нар бол сая ингээл эхний хоёр юуг нь цээжлээл үлдснийг нь цээжлээгүй. Бид нар чинь амхандаа бол энэ ч нэг жоохон технологи мэддэг IPI гэдгийг мэддэг улсууд ирсэн мөртлөө цээжилж чадахгүй байгаа юм чинь аавда ээжд эмээдээ өвөөдөө дүүдээ хэллээр яах вэ? Бүр цээжлэхгүй шүү дээ тийм үү? За. IPI-гаар нь брэнд үүсгэх боломж. За сая IPI-г харууллаа. Энэ ямар IPI? Энэ юу вэ гэхэд IPI-г хаанхын ямар юунд ашиглагдаж байгаа, ямар зориулттай байгаа юу ерөөс хинч мэдгүй. Зүгээр л нэг баахан тооны зүгдэл байгаа гэдэг тийм. Дээрэс нь яг IPI-г бол шахагдж байна уу? Одоо нэг 4 тэрбум билүү те орчим хаягтай байсан. Тэр маань одоо дууссан. Сул олгогдоогүй байхгүй. Одоо олгогдсон байгууллагууд нь яг хөглөр өөрсдийнхөө нөөцийг ашиглаж дуусгах үлдсэн те. За тэгээд IP6 гэдэг юм руу шилжих гээд явж байгаа. IPI-г нь уян хатан биш, амар уян хатан биш тийм үү? За нэг IPI-гийн дээр олон үйлчилгээ явуулахад аюу хэцүү те. IPI-га хүнд өгөөдлөдөг тэгсэн чинь ахаа тэн дээр нь өөр олон байгууллагуудын юм тавья гэхлээр ингээл аюу асуудалтай. За тэгсэн чинь би нэг интернетийн үйлчилгээ үзүүлэгч компани буюу ISP дээр байж байгаа. За нөгөө түн таалагддаг вэ? Тогонд асраад байдаг. Ер нь нэг л явхаа болчдөг те. Эсвэл нөгөө компани байхгүй болчихлоо. Тэгэхээр яг өөр тийшээ шилжихлээр миний IPI-г солигдсон. Тэгэхээр би шинэ IPI-га баахан хүмүүст хилээл яваад байх хэрэгтэй те. Хуучнаар нь ингээд хүмүүс ороод байвал яах вэ тэр чинь айгүй хэцүү дээ. За гих мэдчлэн IPI-тэй холбоотой асуудлууд бол маш их байгаа. За тэгэхээр яах вэ? Асуудал байгаа юм чи шийдэл байх хэрэгтэй. Шийдэл нь юу вэ гэхээр domainer буюу domain name system тийм үү? За энэчнээс domainer яасан? Айгүй цээжлэхэд амархан. google.com, facebook.com, twitter.com хуурцэг юм гэх юм чил. Одоо энэ ч та нар юуны API гэдгийг нь одоо мэдэж авсан уу? Энэ болохоор хуурцэг юмыг ажиллуулж байгаа сервер API. 2-7 хоногийн өмнө 3-7 хоногийн өмнө энэ нь болохоор 200-270-69-11 гэдэг хаяг байсан. Одоо ийм хаяг. Ийм хаяг руу шилжсэнийг сонирхож үзээгүй бол хинч мэдгүй. За domainer нь юу юм бэ? Хүнд ойлгомжтой нэрийг IP хаяг руу хөрвүүлэх систем тийм үү? IP хаягийн зүгээр нэр өгж байгаа л нэг арга гэсэн үг юм байна. За тэгээд дээрэс нь IP domainer нь ямар давуу талтай юм? Брэнд үүсгэх боломжтой тийм. Ubuntu.com, Apple.com, Google.com, Facebook.com одоо монголчууд өөр юу байдгийг? News.com юм байна. Short.com юм байна. Тэгээ SAC.com юм байна. Гэх мэтчлэнгээр яг хөөхлөр тэрүүгээр өөрсдийн гэсэн брэнд үүсгэх боломжтой.
Нэг хүн олон танигдсан нэр тийм үү. За Google гэхэлэр бүгд л ойлгоно тий. Харин цаана байгаа баахан хаягийг нь хэлэхээр яг аюу хэцүү. За домен нэрийг нүүнийг цээжлэх гээдсэн хэцүү асуудлыг нэгдүгээрт домен нэр гэдэг юм шийдчихдэг юм байж. Хоёрдугаарт ерөнхийдөө маш олон давуу тал боломжуудыг өгж байгаа. За маш уян хатан гэж чинь тий. Нэг домен нэр олон API ихтэй байж болно. Тийм үү? Одоо жишээлбэл дараа нь ингээд явандаа гараад ирнэ. Google.com гэдэг домений ард цаана баг 10-аад API-г байдаг. Тэрний яг үгээр 10-аад сервер тэр нүг Google.com гэдэг доменийг ажилуулад тэгээд ачааллаа дундаа хувааж хэрэглэдэг гэсэн үг тийм үү. Хэрвээ нэг л API гэвэл нэг нь л амар том компьютер байх хэрэгтэй болоод байна шүү дээ. Амар өндөр хүчин чадалтай бүх хэрэглэгчийг даах чадалтай. Харин домен ашигласнаар яг тэр ачааллыг хуваах боломжтой. Нэг IP олон домен нэртэй байж болно. Тийм үү. За хуурцаг юм нь бол 180 149 96-гийн 17 гэдэг хаягтай юм аа. За тэгсэн чи яасан? MN-цэг архив-цэг ubuntu.com гэд Монголын Ubuntu-гийн сервер нь бас яг адилхан хаягтай. Тийм үү. Тэгэнгүүт нь энэ сервер дээр болохоор маш олон доменуудыг тавьчихж байгаа. Нэг л API-гийн дээр. Гэхдээ яг хөглөр доменоор үзэхлээр шал өөр вебүүд гараад ирдэг тийм үү. Харин IP-гаар нь ашиглаж ирсэн бол яг нэг л веб гарч ирэх хэрэгтэй байсан тийм үү. За хөссөн үедээ IP сольж болно. ISP-гаа шилжүүлнэ үү, энэ ч яана уу, энэ ямар хаамаа авах тийм. Хуурцаг юм нэг 2-7 хоногийн өмнө бид нэр өөр тийшин зөөгөл IP-г сольж хүмүүс юу ч мэдээгүй. Тэ? Тэрийг нь зарлахаас нааш. За байршил огт хамаагүй. Өөрөөр хэлбэл Америк зүүн Монгол зүүн хаана вэ? Ерөөс хамаахгүй тийм үү. Дуртай домен аваад хэрэглэж болно, дуртайгаар ашиглаж болно. Бусад ерөнхийдөө маш олон боломжтой байна. Яванда яриад ивч. За домен нэр нь өөрөө ямархуу бүтцтэй байд юм бэ гэхээр цэгээр залгагдсан нэрс байдаг тий. com, цэг, google, цэг, www цэг ч юм уу тий. mail цэг, google цэг.com ч юм уу тий. www цэг, хуур цэг юм ээ. www sac цэг юм ээ гэх мэтлэнгээр яг үгээр цэгээр залгагдсан нэрсүүд байж байдаг. Үгнүүд тийм үү. За хамгийн дээд нь болохоор 253 ийм нэр байна гэж болно гэж аах. Тэрний цэг гэд явсаар угаад яг үгээр нийт за 53 цэг байж болно. Гэтэ энэ хүртэл энэ хязгаар хүртэл нь ашигласныг бол ерөөсөө сайн мэдэхгүй юм тий. За урдаасаа хоошоогоо буюу зүүнээсээ баруун тишээ илүү ерөнхий болдог. Тийм үү? Google.com нь илүү наривчлалтай, com нь болохоор илүү ерөнхий, тий? www.google.com нь болохоор илүү нарийн болчихж байгаа, тийм үү? Тэнгүүтээ тэрнийхээ урагшаа ингээд юм залгаад авах тусам илүү нарийн болоод баруун тишээгээ болох тусам илүү ерөнхий болоод ирдэг энэ нэр мэн. За бид нар л ерөнхийдөө бичдэггүй болохоос биш цэг com-ын дараа, цэг emailing дараа дандаа цэг байх хэрэгтэй байд юм бэл. Тэрийг нь болохоор үндэс буюу root гэж нэрлэдэг. За сүүлийн хэдэн жилүүдэд болохоор IDN буюу энэ латинаар биш монголчууд нь монгол өө үсгээрээ домен бичдэг. Хятадууд нь хятадаараа, арабууд нь арабаараа доменээр бичих боломжууд гараад байгаа. Орсууд нь орсоороо тий. Гэтэ энэ яг үгээр одоохондоо бүр нэг тэгж амар өргөн үрээнд ашиглагдахгүй байх шиг. За домен нэрний тухай мэдхийн тулд бас нэг хэд хэдэн ойлголтууд байдаг. Энэ болохоор top level domain буюу хамгийн сүүлийн цэгээс хойших орон гэсэн үг тийм. Цэг.com, цэг.net, цэг.mn гэдэг нь болохоор top level domain гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дээд түвшнийх. Дээд түвшнийх дотроо хоёр янз байна. com, цэг.com, цэг.net, цэг.org, цэг.info энэ нь болохоор general буюу ерөнхий тийм. Энэ болохоор аюу ерөнхий com-ын ард хинч байж болно. Аюу ерөнхий хин дуртай нь авч болно. Харин яг цэг.mn, цэг.ru, цэг.us, цэг.ca гэнтэр гээд ирэхлээр энэ болохоор улсын кодон дээд түвшний домен болчих. Улсны код. Цэг.mn гэдэг нь яг Монгол юм аа. Тэ? Цэг.ru нь яг Орос юм аа. US нь Америкийнх юм аа гэдгийг бид нар
энэчнээс хараад ялгчиж болно тийм Америк Монголын харьяалтай. За яг хөө гэхдээ бас MNT дээр гадны Америкийн доменерүүд маш олон байдаг. Яагаад гэсэн чинь Миннесота мужийн товчлол нь MN юм байл л дээ код нь. Тэгэнгүүтээ Миннесотагийн гарууд MNT доменийг аюул ихээр авч хэрэгэлдэг юм бил. Аюул сонь. CA нь болохоор уг нь бол Канадын байхгүй. Тэгсэн мөртлөө Калифорни улсууд бас аюул их авч ашигладаг юм бил. Калифорнид амьдардаг нөхдүүд. За доменер болохоор за UDP-гийн 53, TCP-гийн 53 гэдэг портон дээр ажилладаг. Энэ бол одоо ямар ч тохиолдолд нээлттэй байж ах хэвээр порт гэж ойлгох хэвээр юм байна. За домен нэрний хувьд болохоор ерөнхий ойлголт нь бол одоо юм. За ер нь яаж ажилт юм бэ гэхээр домен нэр болохоор буруу харсан мод хэлбэртэй. Одоо зурган дээр үзүүлнэ. Тэгээ зон буюу бүсэд хуваагддаг. Бүсүүдийг тусад нь удирдах боломжтой буюу тархмал удирдах. Зурган дээрээс харахаар буруу харсан мод хэлбэртэй. За хамгийн дээр байгаа нь болохоор цэг гэдэг нь тий хамгийн root domain буюу цэг. За тэгээд яг үгээр арай доотлих нь болохоор цэг.com, цэг.net, цэг.mn, цэг.ru, цэг.us, цэг.mail ч юм уу байж болно. За хамгийн дээдлийнх нь тусдаа удирдлагатай арай доод түвшнийх нь ахаад тусдаа удирдлагатай юм тийм үү. За тэнгуүтээ ахаад удирдлагуудаа болохоор ингээд доош нь шилжүүлээд яваад ах боломжтой. Яагаад ерөнхийдөө тархмал бүтцтэй юм бэ гэхээр хэрвээ нэгдсэн төвлөрсөн бүтцтэй байсан бол Монгол хүн домен авахын тулд маш удаж байгаа да тий. Домен авах үйл ажиллагаа маш удах хэрэгтэй. Яагаад тэгэхээр өдөрт хэдэн мянган домен шинээр бүртгэгдэж идэг. Тэрийг төвлөрсөн байдлаар бүртгээд бүгднийг нэгтгээд явна гэх юм бол аюу хэцүү. Тийм үү? Харин юм тархмал бүтцтэй байх нь илүү ашигтай. Тэгээд дээрэс нь яг илүү уян хатан байдлыг бий болгож өгдөг. Жишээлбэл одоо юу гэдэг би өөрийнхөө доменийг би өөрөө өдөртөө авчдаг. Заавал цэг эмээнийхт хэлэх албагүй те тэднүүсээр дамжих албагүй. Эсвэл зөвхөн цэг ч юм уу цэг.com-то ерөөсөн би өөрийнхөө доменийг өдөртөхөд хамаа байхгүй. Би өөрөөр л өдөртөө авчдаг. За нэг жоохон байж байгаад илүү дэлгэрүүлээд ярий. За домен гэдэг юм чинь өөрөө зүг зүгээр хийж байгаад гинт ажиллахгүй. Тэр мэдээллүүдийг хадгалдаг сервер байдаг. Тэрийг нь болохоор name server буюу нэрийн сервер гэж нэрлэдэг байна. За ямар нэг домен нэрний аль бие усны серверийг нь болохоор authoritative гэдэг ингэж нэрлэдэг. За энэ нь болохоор сервер нь ихэвчлэн master болон олон slave-с бүрддэг гэдэг. За их мэдээлэл нь master дээр байж идэг. Тэнгүүтээ master дээр өөрчлөлт хийнгүүт тэднээс нь автоматар slave рүүгээ тархаад явждаг. Яагаад ийм олон сервертэй байгаад байд юм бэ? Яагаад олон сервертэй байх шалтгаан юу юм бэ гэхээр интернет тасарна, холболт удаан байна ч юм уу, эсвэл одоо юу гэдэг нь тог тасарна. Ер нь аюул олон асуудал байгаа шүү дээ. Тэгэхэд нэгэн рүү нь холбогдож чадахгүй бол дараагийнх руу нь холбогдох тийм боломжтой байна. Тэгэхээр энэ боломжийг олох үднээс дандаа ингэж зөвнөд 2, 3 ч юм уу тэгээд сервертэй байдаг л да. Сүүлийн үед болохоор ерөөсөө дандаа шаардлага нь 2 болсон байна хамгийн багтаа. DNS-ээр ингээд нэг доменийг нэг сервер дээр явах гэхээр заавал 2-ыг бичих гэх мэтлэн шаардлагатай байдаг. За домен нэрний жагсаалтыг энэс бичлэгээс авах боломжтой гэж байна л да. За бүгдээрээ нэг хэдэн туршилт хийчихье. За хамгийн энгийн нь болохоор dig гэдэг команд байна. За энэгээр бүгдээрээ dig гэдэг араас нь хуурзаг эмэн гэж бичглээр хэсэг байж хагаад энэ чи хаяг нь гарч ирж байна. Тэ? Энд чи ингээд би хулганаараа ингээд заагаад байна. Энд чи хаяг нь гарч ирж байна. Энэ болохоор яг хөө гэхээр би хуурцаг эмэн гэж бичглээр ясман дээрээ цаанаа нэг ийм API руу очиж холбогдож байна л. За артталт нь болохоор NS гэж бичиж болно. Тэгэхээр яг
Хуурцэг имээнийх нь нэм сервер нь болохоор ns1.azlux.com, ns2.azlux.com гэсэн хаягууд байгаа юм байна. За google.com-ийн артлт болохоор юм аюул олон хаяг ажиллаж чинь тийм IP хаягууд байна. Түрүүн өнөө ярьсан шүү дээ. Гинт нөө жишээ үзүүлэх хэрэгтэй байгаа санацлаа. Шал өөр ингээд хаягууд байж биднээс ачаал энэ хуваагаал авчихна. За google.com гэдэг доменийг болохоор ns1.google.com, ns2.google.com, ns3, ns4 гэдэг яг ийм дөрвөн сервер хараацж ажилладаг байна тийм үү. За бид нэр за нүүн серверийнх нь бичлэг нэг чинь ингэ байж байна. Тэр IP-н дээр хийх боломж байхгүй шүү дээ. За тэнгууд яах вэ гэхээр за энэчнээс эхэлж байна. Нэг жишээ аваад үзье тийм үү. Энэ болохоор юм байна. Хэрэглэгч www.wikipedia.org гэдэг домен руу вебийг үзхийг хүснэ тийм үү. За тэр тохиолдолд юу ажилладаг вэ гэхээр хэрэглэгчийн систем цэг гэсэн домен руу буюу хамгийн root гэсэн домен руу хандаад тийм үү. Би org гэдэг цэг org гэсэн доменийг хариуцдаг серверийг мэдхийг хүсэж байна гэдэг хүсэлтэд уулна. Тийм үү. Тэгээд тэрнийхэн жагсаалтыг нь ав. За одоо бүгдээрээ чи туршаад үзье. За ийм нэг баахан хаягуудын зөв юм болов байна. Оргийг хариуцдаг серверүүдийн жагсаалт. За тэнгуүтэ дараа нь яг үгээр org гэдэг хаягийг хариуцдаг серверүүдээс юу асуух хэрэгтэй вэ гэхээр за би Wikipedia цэг org гэдгийг хариуцдаг серверүүдийн жагсаалтыг авъя гэх. Тийм үү. За тэнгуүтэ жагсаалтыг нь авчна. Тэнгуүтэ Wikipedia цэг org доменийг хариуцдаг серверээс нь за би www.wikipedia.org-ийн IP хаягийг авъя гэж асуудаг. Тэгэхээр яг үгээр бид нар энгийн зүгээр www.google.com гэж орохлоор цаана ингээд нэг юм хидэн шат амжилттай юм үйл ажиллагаанууд явж идэх. Нилээн ингээд урт хугацааны аюутай ажилдаг. За ингээд Wikipedia.org гэхэлэр ингээд аюу амархан гараад ирж байна те хоёрхан хаяг. Ингэж байгаа trace гэдэг ингээд үзэхлээр ингээд бүх үе шатлууд нь гарч ирж байгаа. За хамгийн эхлээд яаж ийм гэхэлэр цэгийг гаргаж ирж байна тийм үү? Цэгийг хариуцдаг name server-ууд юу юм бэ гэхэлэр ингээд за A цэг root service цэгнэт B гээд ингээд нэг 10-аад юм багш хүн те 10-аар юм. За эднүүсээс яах вэ? Дараа нь org-ыг хариуцдаг серверүүдийг авч байна. Org-ыг хариуцдаг нь 1 2 3 4 5 6 сервер тийм үү? За энэ 6 серверээс аль нэгийг нь сонгоод Wikipedia.org-ыг аль серверүүд хариуцдаг вэ гэхээр энэ ч 3 гарч ирж байна тийм. ns0, ns2, ns1, ns2 Wikipedia.org. За тэнгууд эднүүсээс дараа нь яг гэхээр Wikipedia.org-ийн хаяг нь юу юм бэ гэхээр нэг юм хаяг гарч ирж байна. Ингээр яг гэхээр яг бид нар айгүй энгийн юм шиг мөртлөө цаанаа маш нарийн үйл ажиллагаа хийж байгаа тийм. 13-г болохоор ингээд нэг дэлхийд даяар тархацсан байж байгаа. Тийм. Тэрнийхээ цаана хэд жилээ нэг нэлээд олон 13 байдаг гэдээс 14 болсон гэд тэгээд исэн. Сүүлд нэг Mobicom өөр дээрээ байгуулсан юм шиг исэн тийм Mobinet. H дээр нэг хаяг нэмсэн юм шиг л шүү дээ тий. Тэгээд яг хав арай л жоох интернет хурдан болно гэдэг байгаа юм.
За хэрвээ бүгдээрээ нэг өөрсөндөө нэг асуулт тавья л да. Хэрвээ нэг веб үзхийн тулд ардталт нь ингээд айгүй олон ингээд асуудлууд явж байна те. Дэлхий дээр байгаа хэдэн сая хүн, хэдэн тэрбум хүн бүгдээрээ яг үгээр нэг вебийг үзээд бүгдээрээ нэг хуудас руу орохын тулд цаана ингэж их ачаал үүсэж байгаа тохиолдолд яг уу нүг цэг гэдэг 13 серверийн маань ачаалцтай амар их өндөр болох гээд шүү дээ тийм үү. Хуудас үзэх болгонд ингээл яваад ахлаар аюу хэцүү. Тэгэхээр маш их мэдээллүүд хэрэглэгчээс үүсдэг л дээ. Тэнгүүд яг үгээр хэрэглэгчийн интернетийг илүү хурдан болгоод сүлжээ болон яг хариуцж байгаа үндсэн серверийн ачааллыг бууруулах зорилгоор завсрын мэдээлэл хадгалдаг буюу кэш серверийг өргөн ашигладаг тийм үү. Өнөөдөр Монголд бол дүүрэн ашиглаж. Сүүлийн системүүд болохоор өөр дээрээ байгаа компани болгон дээр байгаа тэгээ интернет үйлчлэг үзүүлдэг компани болгон дээр байж байгаа. Кэш серверны яг үгээр хэрэглэгчийн хүсэлтээр үндэслээд одоо би саяных дээр жишээлбэл wikipedia.org-ыг үзэх гэж байна гэх тэгэнгүүт миний хүсэлтийг авангуудаа цаашаа асуугаад надад хамгийн эцсийн хариуг л өгдөг. Тийм үү? Надад хамгийн эцсийн хариуг л өгдөг. Тэгэнгүүтээ яг үгээр тэр хариугаа өөр дөр кэш сервер нь хадгалаад болчихдог. Энэ замд хийсэн бүх алхмуудаа хадгалаад болчихдог. Ахаа шинээр асуухгүй. За тэнгууд яг үгээр нэг сүлжээнд байж байгаа нэг кэш сервер ашиглаж байгаа хоёр хүн байлаа гэхэд эхлээд нэг нь төрүүлээд wikipedia.org руу ороод тэгэхээр кэш серверний яг үгээр бүх алхмууд ингээ хийж явж байгаа өөр дөр хариуг нь хадгалждаг. Хоёр дахь нь асуунгууд ахаад тэр алхмаа хийлгүүгээр за би wikipedia.org-ийн хаягийг мэдх юм байна. Чи шууд ав гэд эргүүлээд өгчдөг. Өөрөөр хэлбэл дахин энэ үйл ажиллагааг хийхгүйгээр арай илүү ачаал багтаагаар тийм үү илүү хурдан ажилладаг болчдөг. За бидний компьютерууд ч гэсэн яг тийм ба. Google.com руу нэг орчих юм бол яг үгээр Google.com гэдэг хаягийг ахаад нэлээд хэсэгтээ хадгална. Тэнгүүтээ бид нэр ингээл Google.com руу ингээд refresh дарах тоолонд ч юм уу эсвэл орох тоолонд тэр бүгдийг асуухгүйгээр би энэ хариуг нь мэднэ. Би энэ хариуг нь мэднэ гэж өгчөөд байд. Тэгээд яг үгээр энэ DNS-ийн маань жоохон ачаал нь арай хөнгөрж өгдөг. За энэ хариуг хадгалах хугацааг нь TTL гэдэг юм зааж өгдөг. Бүгдээрээ одоо энэ чи амьдаар жишээн дээр үзье. За одоо жишээлбэл www.wikipedia.org гэдэг хаягийн хариуг нь энэ 3600 секунд хадгалж болно. 3600 секунд гэдэг маань 1 цаг те. 1 цагийн хугацаанд бол энэ хариуг дахин асуухгүйгээр хадгалаарай гэсэн энэ зааврыг өгчөж байгаа. Бүр энэ дээшээгээ яваад ирэхлээр энэ root server-уудын хаягийг болохоор энэ 19571 энэ одоо хэд юм те. За org-ыг хариуцдаг серверүүд бол бүр энэ хэдийн хугацаагаар хадгалдаг юм бэ? Айгүй өндөр юм тий. Wikipedia-гийнхыг нь болохоор wikipedia.org-ийн хаягийг бол бас ингээд айгүй өндөрөөр өгчдөг юм байна. Тэгэхээр яг үгээр энэ хугацаанд хэрэглэгчийн компьютер дахин асуухгүй өөр дөр энэ хариуг нь хадгалаад авчдаг. Кэш сервер буюу энэ завсрын сервер нь бас энэ хугацаанд өөр дөр хадгалаад авчдаг. Энэ маягаар ингээд яг үгээр интернетээр ингээд хэрээд маш олон байгаа кэш серверүүд нь бүгдээрээ өөр дөр хариунууд нь хадгалаад авчдаг. Ахаал нэг албан ёсны серверийг нь би нөгөө нэг хариугаа авъя, би нөгөө нэг хариугаа авъя гэдээ байн асуугаа зоогоод авахгүй байна тийм үү. За энэ нэг үйл ажиллагаа маань зургаар гарч байна. Тэ? Домен нэр нь ерөнхийдөө цаана бид нар л айгүй ингэж ашиглаад байдаг боловч цаана нэлээд нарийн бүтцтэй бас илүү өргөн боломжийг олгож идэг. Тэрнийг нь яг үгээр домен нэрний бичлэг гэдэг юм зохицуулдаг. Тэгээд тэр нь домен нэрний мэдээлэл авах. За бичлэг нь яг үгээр домен нэр өөр дээр айгүй олон мэдээлэл хадгалах боломжтой. Тэр мэдээлэл болгоныг нэг бичлэг гэж үздэг тийм үү. За хэрв домен нэр нь ямар нэг домен нэр нь 2 IP хаягтай байвал яг үгээр тэр нь
нэг IP хаяг бүхий хоёр тусдаа бичлэг байна гэсэн үг байна. Тийм үү? Google.com гэхээр 10 гаруй юм гарч ижиж байна гэдэг чинь цаана 10 гаруй бичлэг бас давхар хадгалагдаж байна л гэсэн үг байна. За бичлэг нь яг үг гэхээр зориултаас нь шалтгаалаад өөр төрөлтэй байдаг. За бүгдээр тэднүүсийн төрлүүдийг нээж үзье. За хамгийн ихнийх нь болохоор A бичлэг. Энэ болохоор домений бичлэгийг IP хаягийг нь заадаг байна, тийм үү? Олон бичлэг байж болно. За энэ Google.com гэхээр энэ саяны ингээд хаягууд нь түрүүн гаргаснаас шал өөр хаягууд байна, тийм 164, 65 гэх мэтлэнгээр өөр. За энийг заадаг. Тэгээд хамгийн сүүлд нь AAA гэдээ бас нэм 4A-тэй байгаа. Энэ болохоор IP version 6-г хадгалдаг мэдээллийг нь. Энгийн амьдрал дээр болохоор бид нар дандаа л A бичлэгийг ашигладаг. Ихэнх тохиолдолд. Ихэнх шүү дээ. Дандаа дийлэнхтэй A бичлэг ашигладаг. За дараагийнх нь болохоор CNAME гэсэн бичлэг байдаг. CNAME нь яг үгээр IP хаяг биш. Энэ доментэй адилхан юм а гэснийг нь заагаад өгчдөг. Тийм үү? Энэ доменийн IP хаягийг авна гэсэн үг. Тэр нь болохоор энэ яг үгээр wikipedia.org гэдгийнх нь яг харгалзах IP хаяг бол байхгүй, тий? Харин оронд нь яг үгээр wikipedia.lb.wikimedia.org гэдэг сервер рүү шидэж чинь. Энэ давхар яг адилхан энэ хоёр ерөнхийдөө адилхан юм а гэсэн үг. Тэгээд wikipedia.lb.wikimedia.org нь болохоор wikipedia.lb.wikimedia.org гэсэн домен руу бас дамжуулаад шийдэж байна. За эцэст нь яг үгээр энэ Equad гэдэг юм нь болохоор хамгийн сүүлдээ нь 208 80 154 225 гэсэн юм IP хаяг ингээд шийдэж чинь тийм үү. Энэ мэтлэнгээр яг үгээр заавал домен нэр гэхлээр заавал доменоос IP байх албагүй юм байна. Доменоос домен үеж болох юм байна. Тийм үү? Энэ нь удирдлагыг маш амархан болгодог л доо. Жишээлбэл энийг болохоор Монголын Ubuntu-гийн архив сервер дээр өргөн ашигладаг. Яадаг вэ гэхээр нөхдүүд за би серверийнхаа IP-г солих боллоо гэхлээр би тэднүүст хэлээд байдгүй тийм үү? Яадаг вэ гэхээр archive.ubuntu.com нь болохоор Ubuntu 6-аас archive.asalux.com гэсэн домен руу заачдаг. Тэнгүүд би яг үгээр сүүлд нь би өөрийн мэдлийн asalux.com-ийн IP-г нь солиход яг үгээр archive.ubuntu.com нь өөр тишийг автоматар заагдаад яваад байдаг тийм үү? Би заавал дээд түвшний заавал Ubuntu.com-ийн удирдагч байх албагүй ч гэсэн яг үгээр asalux.com-ороо дамжуулаад би IP-ийг нь солиод яваад байна. Энэ сүүлд IP-г нь өөрчилсөн солихоо мартсан шүү дээ. За дараагийнх нь болохоор MX бичлэг гэж нэг ойлголт байдаг. MX бичлэг нь болохоор тухайн яг домений руу явуулж байгаа цахим шуудан хаашаа очих вэ гэдгийг нь зааж өгдөг. За олон бичлэг байж болно. Гэхдээ яг үгээр хамгийн гол нь чухлын зэрэг байдаг. Энийг болохоор 0-оос 100 хүртэлх тоогоор илэрхийлдэг. Тэгээ хамгийн бага тоо авах тусмаа илүү чухал гэсэн үг. Тоог болохоор дураараа сонгож болно. 5 жиж болно, 10 жиж болно, 0 жиж болно, 90 жиж болно, 91 гэд та нар өөрсдөө сонгодог. За жишээлбэл dulmandh@gmail.com руу захидал илгээхэд за энэ ч бас алч. Gmail хаягийнх нь MX бичлэгүүдийг авах хэрэгтэй. MX бичлэгүүдийн шалгалахаар 10 гэсэн зэрэгтэй alt1 Gmail SMTP зэг ийм нэг хаягтай дараа нь болохоор 5 гэсэн зэрэгтэй бас ахаад нэг өөр нэг хаяг гарч ирж байгаа. Тэнгүүд яг үгээр хоёр бичлэг байгаа. Гэхдээ чухлын зэрэг нь арай өөр шүү дээ. Нэг нь 5, нэг нь 10. Тэгэхээр яг үгээр эхлээд 5 та зэрэгтээр үн холбогдох гэж үздэг. Хамгийн бага зэрэгтэй буюу хамгийн тоон хамгийн бага мөртлөө хамгийн чухал руу нэхлээд холбогдоод за dulmandh@gmail.com гэсэн хаяг руу мэйл ирлээ шүү, захидал ирлээ шүү гэд хүргэж өгөх гээд үздэг. Тэгсэн чинь нөгөө нэг сервер руу яг үгээр холбогдож болохгүй ч юм уу эсвэл хүргэж өгч чадахгүй болохоор дараа нь яг хэсэг хугацааны дараа
арай тоон өндөр тэгсэн мөртлөө чухлын зэрэг нь арай бага гэсэн үг шүү дээ. Тоон өндөр сервер рүү холбогдоод хүргэж өгөх гээд үздэг. Тэгээ дахиад болохгүй дахиад тоон өндөрлөө гэх мэтлэн ингээ явчихдаг. За бүгдээрээ туршаад үзье. Gmail.com нь болохоор яг Gmail.com гэдээ орох юм бол цаанаа юм нэг хоёрхан ширхэг IP хаягтай байдаг байна тийм үү? Харин Gmail.com гэсэн имэйл рүү мэйл явуулахаар болохоор цаана 1 2 3 4 5 сервер байна тий. За хамгийн эхлээд 5 гэсэн тоотоор хөргөх гээд үзэн чадахгүй бол 10, чадахгүй бол 20, чадахгүй бол 30, чадахгүй бол 40 гэх мэтлэнгээр явна. За ийм байдаг. Манайхны нийтлэг гаргадаг нэг алдаа байдаг л да. Юу вэ гэхээр жишээн дээр үзүүлэх боломж юу байна? Үзнэ. Нэг юм засчих. Нэг засцсан байна. Манайх нийтлэг гаргадаг нэг алдаа нь болохоор яг уу A бичлэг нь MX-ээс тусдаа учраас эднээс нь өөр байж болдог байхгүй. Тэгтэл яг үгээр манайх яг нэг адилхан бичлэг хийгээд тэгэнгүүтээ авчиад одоо саяны худалдаа хөгжлийн банк болохоор саяхны хүртэл яадаг гэсэн бэ гэхээр уртлан www бичихгүй орохлоор mail сервер рүү н ороод уртлан www руу н бичихлээр веб сервер рүү н ордог гэсэн байхгүй. Тэгээд яг үгээр нэг юм эндүүрэл гараад идэг гэсэн юм шиг байна тий. Заавал нөө нэг A бичлэг нь MX бичлэгтэйгээ адилхан байх ёстой гэсэн нэг тийм эндүүрэл. Одоо энэ ч бас өөр нэг жишээ байдаг юм аа. Одоо энэ байгаа заяа. Монгол чамбар цэг юм байна. Энийг сүүлд нэр хэлээд янзлуулсан юм шиг. Бас эднийх болохоор уртлан www-г бичихлээр дандаа mail сервер рүү ордог гэсэн. Саяхныг хүртэл. За, бичлэгийн хувьд болохоор нөө NS бичлэг гэж ярьсан те дөрөв нэг NS бичлэг нь болохоор энэ доменыг аль name server хариуцах юм бэ гэдгийг нь заагаад өгчдөг нэрийн сервер. За тэгээд түрүүний жишээ нь бол google.com-ыг болохоор ns1 google.com, ns2 google.com гэх мэтлэнгээр энэ серверүүд нь хариуц явуулдаг. За дараа нь болохоор нэг SOA буюу чинь Service of Authority гэдэг нэг юм бичлэг байдаг. Энэ болохоор бүсийн талаар алтан мэдээллийг хадгалж идэг. За жишээлбэл бүгдээрээ ярил л да. Энэ яг үгээр тухайн нэг бүстэй ч юм уу доментэй холбоотой асуудлаар ямар цахим шуудангийн хаягаар холбогдох ёстой вэ? Жишээлбэл тий асуудал гарвал хэрвээ асуудал гарвал сервер нь ч юм уу хандаж болохгүй, аль сервер нь хандаж болохгүй бол одоо яах вэ гэх мэтлэнгээр айгүй олон мэдээллийг хадгалж идэг юм. Тэг дээрэс нь яг үгээр бүсийн серийн дугаар буюу цувралын дугаар гэж нэг юмыг бас хадгалж идэг энэ бичлэг. За бүгдээрээ нэг туршаад үзье. Энийг. За dig google.com SOA. За энэ нэг SOA бичлэг дээр нь @тэмдэг ашиглаж болдог байхгүй. Тэгээд яг үгээр хэрвээ google.com гэсэн доментэй холбоотой асуудал гарах юм бол DNS 6-аас цэг DNS 6-аас admin@google.com гэсэн имэйл хаягаар хандах хэрэгтэй юм байна. Тийм үү? Энэ доментэй холбоотой асуудлаар бол энэ домений хамгийн үндсэн сервер нь болохоор ns1 google.com юм аа. Гэрэнчээ байж. Дараа нь болохоор энэ цувралын дугаар гэдэг байгаа. Энэ serial number гэдэг. Энэ болохоор нийтлэг жишгээрээ болохоор хамгийн сүүлд хизээ өөрчилсөн бэ гэдгээ ерөнхийдөө тавьдаг. Тэгэнгүүт Google-ийг харах юм бол энэ 12 оны 5 сарын 3-ны өдөр өөрчилсөн байна google.com гэдэг доментэй холбоотой бичлэгүүдийг. Тэгээ 00 гэдэг артлынх нь болохоор тэр өдөрт хэдэн удаа өөрчилсөн бэ гэдгээ ерөнхийдөө тавьдаг жишг байдаг л да. Тэгэхээр 3-ны өдөр ганц л удаа өөрчилсөн юм байна гэж энэ чэнэс ерөнхийдөө хараад жоохон дүгнж болох нь байна л да.
За энэ сериал бичлэг нь ямар зориулалттай байдг юм бэ гэхээр энэ сериал дугаар нь айгүй ач холбогдолтой. Юу гэдэг вэ гэхээр энэ домен хизээ өөрчлөгдсөн юм бэ? Ер нь өөрчлөгдсөн юм өөрчлөгдөөгүй юм уу гэдгийг бид нар энэчнээс л мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл тэр домены бүх юмнуудыг аваад хооронд нь харьцуулаад авах ерөөсөө шаардлага байхгүй. Сериалыг аваад өөрчлөгдсөн байвал энэ шинээр өөрчлөгдөжээ гэд бүх юмнуудыг дахиад шинээр татчих авдаг байна. Домен нэр хариуцж байгаа нөхөр болохоор яг үгээр DNS сервер хариуцж байгаа нөхөр яг үгээр тухайн нэг доментой холбоотой ямар нэг бичлэг өөрчилсөн бол сериалыг нь бас заавал өөрчилж явах хэрэгтэй. Давхар өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ дотор нь баахан өөрчлөлт хийчээд сериалыг нь өөрчлөхгүй орчихлоор яг үгээр ихэнх байгаа нүг серверүүд маань сериалаар нь шалгангуудаа энэ сериал нь өөрчлөгдөг юм жогт өөрчлөгдөг юм байна гэж ойлголтоор явчихдаг. Тэгэхээр яг үгээр ямар нэгэн өөрчлөлт нь ингээд дэлхийн нийт дээр тарахгүй байгаа нэг асуудал үүсдэг. Тийм учраас энэ дээрээ ингээд анхаарад. За энэ ч жишээлбэл хамгийн сүүл хизээ өөрчлөлт оруулсан. Энэ ч гарч ирж шít. Тэ 4 сарын 24-ний өдөр. За би болохоор 00 биш 01 гэж ашигладаг юм байна те. Тэр өдөр ганцхан удаа өөрчлөлт хийсэн байна. Тэгээд 24 чинь сая нэг 2-7 оны 12 оны өмнө серверээ зөөсөн юм байна те. Энэчнээс ингээ харагдаж олж байна л да. Нэрээ өөрчилсөн юм байна. За энэ доментэй холбоотой асуудлаар яг үгээр support@lux.com гэдэг имэйл хаягаар харилцах хэрэгтэй юм байна гэдэг. Энэ гих мэтлэн мэдээллүүд байж байна. За хуурцаг имэнтэй холбоотой хариуг 5 минут хадгалаарай гэдэг өгсөн байх. Энийг янзлах хэрэгтэй болсон юм байна. Тэ? Тав минутын дараа ахаа шинээр асуугаарай гэдэг хөрөөлөд өгсөн биз. Энэ чинь айгүй буруу юм гэж. За тэгэхээр нэг ийм хэдэн асуудлууд байна. За текст нь болохоор текст гэдэг нэг бичлэг байдаг. Энэ болохоор домен нэрч биш, IP хаягч биш, ерөөсөө текстэн холбоотой ямар ч хамаагүй мэдээллийг хадгалах боломжтой. За энэ дээр хүснээрээ нэрээ бичиж болно, хайрын захиагаа ч юм уу юугаа ч хамаагүй бичээ тавьчих болно. Хүнд харагдахыг хүсвэл тэ. Тэгэл хоорондоо чатлсан ч болдго юм шиг үлээ. За тэгээд энэ нь болохоор сүүлийн үед яг спамын эсрэг тэмцэхэд өргөн ашиглагдаж байгаа л да. Жишээлбэл энэ доотлолт нэг жишээ олгоод оруулсан SPF гэдэг байгаа энэ sender ямар нэгэн фреймворк үлээд нэг тийм. Энэ нь болохоор яг үгээр яг ийм домен хаяг одоо жишээлбэл google.com гэсэн доментэй мэйлийг зөвхөн энэ серверүүдээс хүлээж авах юм бол энэ албан ёсных байна гэсэн юмыг энэ текст бичлэгэн дээр бичээд өгчдөг. SPF нь тийм зориулттай. Тэнгүүд яг үгээр сүүлийн үед энийг SPF-ийг маш өргөн ашиглаж байгаа. Тэгэхээр мэйл серверүүд нь яг үгээр мэйл хүлээж авангууд SPF-ийг нь шалгадаг байхгүй SPF бичлэгийг нь. За google.com гэсэн хүнээс хаягтай хүнээс мэйл ороод ирлээ. Гэхдээ энэ орж ирэхдээ ийм IP хаягнаас холболт нь ороод ирлээ. Тэнгүүтээ SPF-ийг нь шалгачдаг тий. За ийм IP хаяг google.com гэсэн мэйл илгээх яг үгээр боломжтой юм уу? Энийг зөвшөөрж байгаа мó гэдгийг нь шалгаад хэрвээ зөвшөөрж ивэл яг үгээр за энэ бол спам биш юм аа гэдээ аваад үзэж болно тий. Хэрвээ зөвшөөрөөгүй бол энэ бол спам гэх мэтлэн ингээд нэг ялах боломжтой. Энийг айгүй манай манайхан айгүй өргөн ашиглах хэрэгтэй болсон тий. Яагаад гэвэл мэйлийнх нь өөрийнх нь бүтцэн болохоор анхандаа нэг 10-20 хүнд зориулаад хийгдсэн систем. Тэгэхээр аль ч хамаагүй компьютер дээрээс ямар ч хамаагүй домен нэрнээс ч юм уу ямар ч хамаагүй имэйлээс ирж байгаагаар мэйл явуулчих болдог. Зарчим нь ажиллагааныхын зарчим. Тэгэхээр яг үгээр компанийнхаа яг үгээр нэртэй холбоотой, доментэй холбоотой спам ч юм уу те спам мэйл энэ төрөөр явахгүй хэн нэгний таны яг жинхэнэ хэрэглэгчийн чинь хууруулах бунд байхын тулд яг үгээр зөвхөн энийг яг ашиглаад SPF-ийг ашиглаад зөвхөн энэ серверүүд л манай доментэй холбоотой мэйл явуулах боломжтой шүү гэдгийг заавал тохируулж өгсөн. Тэгчих юм бол илүү зүгээр байна. За дээрэс нь домен баталгаажуулахад айгүй үргэ ашиглаж байгаа. Жишээлбэл Google Apps ашигладаг уу те? За Google Apps гэдэг нэг Gmail-тэй адилхан юм ашиглах гад эхлэхээр яг үгээр за чи яг энэ домений эзэм үү юм уугүй юм уу гэдэг тийм. За энэ домений эзэм үү юм бол яг ийм бичлэгийг нэмчихээ гэдэг.
За тэнгүүд нь би доменийх нь эзэн муу юм чинь тэр бичлэгийг нэмэнгүүт за ийм бичлэг үүсчлээ. За чи яг жинхэнэ эзэн муу юм байна. За одоо энэтэй холбоотой явах гэхээр Google Apps үүсгэж болох юм байна гэдэг юм байна. Гэх мэтлэнгээр энийг ингээд за юун дээр бас ашигладаг. Google Apps дээр ашигладаг. Google-ийн Webmaster Tools дээр ашигладаг. Yahoo-гийн Webmaster Tools гэдэг бас нэг байдаг. Тэрэн дээр ашигладаг. Bing-ийнх дээр яг ашигладаг. Би энэ доментэй холбоотой та нар Google-д байгаа бүх мэдээллийг Webmaster Tools ашиглаад би өөрхөн доментэй холбоотой Google-ийн мэдж байгаа бүх мэдээллийг авах боломжтой байдаг шүү дээ. Жишээлбэл за хуурцаг эмээний хэдэн хуудас Google-д бүртгэлтэй байдгийн тий ямар асуудлууд гарч ийсэн, ямар асуудлууд Google-д харагдаад байгаа гэх мэтлэн мэдээллүүдийг нь Google-ээс үзэхийн тулд Webmaster Tools бүртгүүл хэрэгтэй. Тэрний тулд яг үгээр домен яг эзэн гэдгээ баталгаажуулах хэрэгтэй болдог. Тэрэнд яг бас энэ текстийг ашигладаг. За тэр чинь Japan. Энд шүү дээ. Google Site Verification гэдэг юм тавьсан шүү дээ. Энэ болохоор Webmaster Tools бүртгүүлэхийн тулд янгууд чинь за яг ийм бичлэг нэмээд хийгээд тэнгуут нь тэрийг нэмэнгүүт Google за чи жинхэнэ доменийг эзэн муу юм байна гэдгийг баталгаажуулж байгаа. За энэ болохоор минийх дээр шүү дээ. Зөвхөн хуурцаг эмэн гэдэг доментой мэйл явж явах юм бол энэ нь зөвхөн MX бичлэг дээр байгаа серверээс л зөвхөн явах боломжтой. Бусдын бүгднийг хаа гэсэн бичлэг явж байна. SPF мэйл ав. За MX нь болохоор энэ Google-ийн серверүүдийг ашигладаг те Google Apps дээр гих мэтлэн. За хэрэглэх багж гэдэг. Энэ дээр болохоор хамгийн найдвартай нь болохоор dig. За хамгийн энгийнээр болохоор A бичлэг асуухыг хүсвэл dig гэж араас нь домен нэрээ бичиж болно. NS бичлэгийг асуухын тулд яг хөөхлөөр араас нь хамгийн сүүлд нь төрлийг нь бичиж болдог. За ингээд бичиж явж болно. Тэгээ хамгийн сүүлд нь нэмэх trace гэж бичих юм бол яг хөөхлөөр яг энэ явцад явж байгаа бүх үйлдэлүүдийн ингээд trace-ийг гаргаад ирдэг тий. За энэ дээр жишээ олгож оруулаагүй нэг юм байна. Тэрний үгээр яг аль серверээс асуух вэ гэдгийг нь зааж өгч болдог. Энийний тулд @ гэдэг юм тэмдэг тавиад за жишээлбэл 88.4.4 буюу энэ Google-ийн серверээс хуурцаг эмээний тухай асууя. За одоо асуучлаа тий. Энэ доор нь болохоор аль серверээс асуусан бэ гэдгийг нь гарч ирж байгаа. Энэ сервер гэдгийн доод харалтаа ингээд тийм бооз. Энэ серверээс асуусан гэсэн чинь ингэчлээ. Одоо жирийнээр асуухлаар болохоор энэ минийх болохоор дефолтороо миний компьютер дээр 8888 гэдэг энэ хаягийг тохируулаад өгсөн байгаа даа. За нэг юм байна. За. Тэгэхээр би нэг сүүл нэг DNS-тэй холбоотой нэг жижигхэн блог бичсэн. Зарим хүнд нь хэрэгтэй байсан баг, заримд нь хэрэггүй баг. Гэхдээ тэрнийхээ тухай дэлгэрүүлээд ярих юм бол түрүүн нэг хаягийг асуучаад тэрнийхээ мэдээллийг тодорхой хугацаанд хадгалдаг гэсэн шүү дээ. Тэрийг TTL гэдэг юмар зохицуулдаг л да. Хэдэн минут хадгалах уу, хэдэн цаг хадгалах уу тий. Ахаад битээ асуугаарай гэсэн юмнуудыг. Тэгэхээр нийтлэг гардаг нэг алдаа нь юу гэдэг вэ гэхээр тэрийг 12 цаг магаар тавьчихдаг бид нар. Яг тэгэхээр сервер дээр ачаал баг өхүүднээс тийм 12 цаг, 6 цаг ч юм уу эсвэл нэг өдрөөр тавьчихдаг. За зарим сервер дээр болохоор сар маргаар тавьсан байдаг л да. Тэгэнгүүтээ яг нэг тодорхой хугацааны дараа явах гэхээр нэг ямар нэг байдлаар IP-ийг солих ч юм уу эсвэл сервер дээр нэг жоохон домен дээр өөрчлөлт хийх хэрэг гардаг л да. Жишээлбэл миний сүүлд гэхэд чинь нэг хуурцаг эмээний сервер MagicNet дээрээс Gemnet руу зөөж байгаа байхгүй тий. За тэр тохиолдолд яг үгээр 6 цагаар тавьсан байсан шиг санаж байна би. Тэгээд 6 цагаар тавьчихлаэр серверээ явуулчаад зөөгөөд тавьчихлаэр яг үгээр өмнө нь яг үзчихсэн хүмүүстээр болохоор 6 цагийн туршид яг шинэ IP-ийг руугаа шилжихгүй нэг асуудал байгаа даа шүү дээ.
Тэнгүүд солихныг хэцүү нэг шинэ API-ийг нь болохоор 6 цагийн дараа л ингээд дэлхийд даяар яг тарж дуусна тийм үү. 6 цагийн дотор зарим шинэ хаягийг авчин өмнө нь үзээгүй 6 цагийн дотор үзээгүй хүмүүс нь болохоор яг сосны дараа үзэхлээр шинэ хаягийг авчин тийм. А 6 цагийн дотор үзсэн улсууд нь болохоор 6 цаг тэр хариуг нь хадгалах хэрэгтэй болчдөг. Тэгэхээр энийг ерөнхийдөө за хуурцаг юм ингээд зөөгтэй холбоотойгоор би нэлээд юм судлаад за ер нь энэ гадаадд бол нэг туршлага байж л таараа тий. Яг ингээд сайтуудаа ингээд зогсоохгүйгээр яаж ингэж API-ийг зөөгөөд ингэж ийм ажиллагаа хийх юм бэ гэж судалсан чинь нэг арга болсон л доо. Тэрний юу гэхээр би блог дээр бичсэн. Тэр нь болохоор за би хуурцаг юм хаягийг 6 цаг хадгалаарай гэж заагаад өгсөн мó. Тэгэхээр би 7 цагийн өмнө 8 цагийн өмнө хамгийн багадаа 7 цагийн өмнө нэг өөрчлөлт хийж байгаа. Тэрний үг гэхээр миний энэ өөрчлөлтийг 5 минут хадгалаарай гэдэг өөрчлөлтөөр өгч байгаа. За тэгэхээр яг үгээр хэрэглэгч 5 минут тутамд за энэ хуур цагийн миний хаяг өөрчлөгдсөн үү гэдээ асуух нь шүү дээ. Тэгэнгүүт яг үгээр би яг серверээ унтраахаас өмнө нэг 10 минутын өмнө шал өөр нэг юун дээр ажиллаж байгаа API-ийн дээр яг үгээр за засвартай байгаа гэсэн хуудас тавьчихж байгаа. Тэгэл яг үгээр 5 минутын дараагаас яг үгээр хүмүүс яг бичлэгээ өөрчлөл засвартай байгаа юуруугаа заачингуу 5 минутын дараагаас хүмүүс миний сервер унтарцсныг мэдгүй засвартай байна гэсэн шал өөр сервер руу ороод үзээд байна тийм. Тэнгүүд нь би нөө нэг серверээ унтраачихлаар хүмүүс мэдэхгүй шүү дээ. 5 минутын дотор л нөгөөдөл нэг хүн болгон за нөө засвартай байна гэсэн хуудас үзээд эхэлж байгаа юм чинь. За тэгээд засвартай байна гэсэн хуудас үзэж ангууд нь явж очиод серверээ шинэ газар байрлуулад тэнгүүдээ яах ёстой вэ гэхээр бүх юм ингээд шалгаа зөв ажилуулад болгочингуудаа буцаага нөгөөдхөө хуучрын руугаа шинэ хаяг руугаа заач. Тэнгүүд яах вэ гэхээр 5 минутын дотор л хүмүүс маань яах вэ гэхээр шинэ хаягийг маань үзээд яг жинхэнэ ажилтдаг сайт үзээд эхэлчихэж байгаа. Энд бол яах вэ гэхээр нэг 6 цаг унтраагаа 6 цагийн дараа мараа гэсэн яг ямар ч ойлголт байхгүй. Хэр хурдан ажиллаж чадна. Энийг заавал 5 минут гэх алба байхгүй те 1 минутаар тавьж болно 30 секундээр ч тавьсан болно шүү дээ тийм үү. Тэгэхээр яг хөвлөр энэ нэг юм даунтайм буюу нэг жоохон унтраастай байгаа цагийг нь арай багасгах тийм боломжтой юм билээ л дээ. Тэгээд жоохон төлөвлөгөөтэйгээр хийх хэрэгтэй. Сүүл би бас нэг сервер ингээл зөөхгөө л тэрийг миний алдаа болсон л да. Зөөхгөө нэг орой яг ингээл бичлэгийн солихгүй бол нэг 6 цагийн өмнө ороод бичлэгийн солихгүй бол те яг ингээд нөгөө төлөвлөсөн ажлаа хийхэд бол за нэг 7 цагийн өмнө ч юм уу бичлэгийн солихгүй орсон чинь нөгөөх нь 12 цагаар тавьчихсан байдаг байхгүй нөгөө кэшлэх хугацааг нь тэгэнгүүт чинь би чинь 7 цагийн дараа зөөхгөөд унтраах гэдэг нөгөө серверээ тэгсэн чинь нөгөө цагийг нь 12 цагаар тавьчихсан. Тэгэхээр унтраасныг аюу олон хүмүүс мэдэх боломжтой. Тэгэнгүүт за хойшлуулъя да гэл те. Тэнгүүдээ 5 минутаар тавьчихгуудаа маргааш нь 24 цагийн дараа хийхэд хүмүүс яг үгээр дандаа 5 минут тутам энэ серверийн шинэ хаяг нь юу шинэ хаяг нь юу гэдэг те. Тэгэд яг үгээр яг тэр хугацаанд мэддэхгүй зөөх аюу гоё боломжтой болсон л та. Миний аюу хэрэгжүүлмээр туршлага байлаа. За домен нэртэй холбоотой асуух асуулт байна. Нэр. Тийм тэрийг болохоор энэ TTL-ийн арай бага болгочихлоор ерөнхийдөө нэг юу анхааруулга нь байдаг л да нэг 24-өөс 48 цагийн дотор гээд те ерөнхийдөө хамгийн дээдлийн хугацааг нь заагаад өгчдөг байхгүй. Гэхдээ тэр чинь яг 48 цагийн дараа гэсэн үг биш л дээ. Хэрвээ хугацааг нь багаар тавьчих юм бол тэр хугацаа чинь багасч чинь TTL нь багаар тавьчих юм бол ихээр тавьчих юм бол тэр хугацаа чинь нэмэгдээд явчихдаг. Ихээр тавихлаар нэг сервер дээр ирдэг багаар тавихлаар сервер дээр ирдэг ачаал нь арай багасч чинь ихсчдэг те 5 минут тутамд л энэний чи хаяг өөрчлөгдсөн үнэний чи хаяг өөрчлөгдсөн үү гэж хүмүүс асуугаад байх нь шүү дээ. Энийг 1 цаг тавьчих юм бол яг уу ачаалаа хэд дахин багасгачих шүү дээ те 12 дахин багасгачих чинь те энийг 6 цагаар тавьчих юм бол бүр 70 дахин багасгачих жоо 70 гаруй дахин багасгачих те гэх мэтлэн энийг ингээд аюу гой өдөрдөөд явах боломжтой байдаг. Домен хамтлагч ханаас авахсаа хамаарат миний сайт байж байгаа хост нь өөр газар. Тэр хоёр нь холбос хийх нь 24-өөс 48 цаг гэдэг юм байна. Тэр нь болсон зүйл тийм. Тийм тэрийг бас л нэг TTL-ээр л төгсөв.
Тэр 24-өөс 48 гэдэг чинь зүгээр хамгийн их хугацаа байхгүй. Зүгээр нэг цагийн дараа ажиллаж эхэлнэ гэд хүнд хэлждэг шүү дээ. Тэгээ нэг цаг 10 минутын дараа ажиллаж эхлэегүй нүүн чинь уурлаа шүү дээ. 10 минут хоцорчлаа гэл те. Гэтэл яг хөөхлөөр 24-өөс 48 цагийн дараа гिचингүүдээ нэг цагийн дараа ажиллахлаар өө эн чинь амар урт ажил юм биш үү гэдэг хүн сэтгэлээр нь. Яг тийм учраас нөө хамгийн дээд хугацааг нь ерөнхийдөө тавьчаад идэв юм л. Улсууд. Ерөнхийдөө ихэнх газар сүүл би нэг юм олж мэдсэн тэрний үгээр нөө MagicNet Datacom энтрийн нөө домен авдаг шүү дээ. Нөө удирдлагын хэсэг. Тэн дээр нь 5 минут гэж тавих боломжгүй байлаа. Хамгийн багадаа хэдэн цаг үлээ дээ. 4-5 цагийн хугацаанд тавих боломжтой байгаа л. Тэгэхээр яг үгээр хэрвээ тэдний удирдлагыг ашиглаж байгаа бол бас яг ингэ зөөхтөө бас боломжуудаа бас шалгах хэрэгтэй юм бэл. Арай өөр нэг name server руу төр зөөгөөд буцаагаад авдаг ч юм уу яадгийн те. Эсвэл нэг зөөхтөл нэг арай нэг өөр арга хэрэглэхгүй бол тэдний хамгийн багадаа нэг 5 цаг гарантайгаар тавьж болд юм бэл. Сая сүүлд нэг би нэг сервер зөөгөөд ажил хийхдээ мэдсэн л дээ. Домен нэрийг бол Ementeg бол угаасаа сонголт байхгүй шүү дээ. Datacom Squad, MagicNet Squad өөр нэг хідэн газараас авч болно. Comta хийг бол хаанаас авч болно. Гэхдээ би бол одоо GoDaddy-гаас татгалзаж байгаа. Шал мангар биш. Удирдлага нь аюу хэцүү, ойлгомжгүй, аюу хэцүү юм билээ шүү дээ. Namecheap руу шилжүүлээд яасан чинь харин аюу гоё юм билээ. Илүү амархан удирдлага нь илүү амархан, илүү ойлгомжтой юм билээ. Зарим нэг домен зардаг юм уу тодлын зарцлын үедээ буцаад чадахгүй болсон юм шиг хэрэгтэй юм шиг яваад байна. Тийм бас байна тий. Би юусоо тийм үзэггүй шүү дээ. Тэгээд мөнгө буцаад домен авна гэсэн захиалгыг авчингуудаа мөнгө авснаа буцаад чадахгүй юм байна. Буцаагаад өгчдөг үү? Нэг GoDaddy энэ чинь тэгдэг штэ нүг зарим нэг доменыг гайгүй домен авах гэхэлэр чиний худалдаж авч болно. Гэхдээ нүг дуудлага худалдаагаар орно гэдэг нэг тэгдэг штэ. Нэг тийм байгаад идэг. Тэгээ тэр чинь нэг айгүй уддаг штэ. Бараг сармаар бол мөнгөний аваад ахаа сар болж ийснэ нэг хит хонж ийснэ. Дуудлага худалдааны үн нэмэгдчихлээ. Ахаад мөнгөө нэмхүү гээл те. Жишээлбэл нэг наадхан дээр чинь мэднэ л дээ нэг Linux Signet гэдэг нэг бүлгэмийн домен хаяг тэрийг авчиж мэйлээ шалгахгүй явж байгаад шал өөр мэйл хаягн дээр бүртгүүлсэн. Шалгахгүй явж алдчихдаг байхгүй. Авах гэсэн чинь $20 авах уу гэлдэг. Тэгэхээр за $20 гэж тавьсан. Тэгсэн чинь ахаа байцнаа $40 гэсэн ахаа тавьсан. Байж $100 за шиг гэл хайдаг. Яг тэр шиг юмнууд бас болдгийн яг ингээл нөгөө дуудлага худалдаагаар явах үгүй. Сүүл нэг сая л нэг баах мэйл ирээд байсан. Linux.com, Linux Signet-ийг эзэмшижсэн үнэл одоо мөнгөний төлөх сонирхолгүй болсон юм шиг юм л та. За чи нэг $600 аваач гэж мэйл ирж байгаа байхгүй юу? Өдөрт 3 удаа ирж байгаа тэр нь. За чи $600 аваач гэдэг хариулахгүй байгаа л гэсэн чи ахаал маргааш нь дээд. Ахаал үнийн жоохон багасгаал. Тэгснэ 100 болсон байхгүй. За яах вэ? Энэ ингэж байгаа сунгахгүй орхичихлаар би 10-аар авчий даа гэж хүлээгээл байж байгаа шүү дээ. Домен нэртэй холбоотой нэг хэдэн тийм асуудлууд бол байд. Худалдаж авч болно. Гэхдээ нүг заавал дуудлага худалдаагаар оруулах хэрэгтэй. Веб хийж явахдаа домен нэр аягүй гоё зөв сонгох хэрэгтэй юм шиг үлээ. Нэг search engine optimization гэдэг байдаг шүү дээ. Яаж хайлтын систем дээр илүү гаргах вэ гээл те. Тэгэхээр яг хөөхлөөр Google өөр дөөрөө нэг хэд хэдэн ингээд нэг системийн юу хийцэн байт юм шиг үлээ. Номнууд дээр эсвэл интернетээр үзэж яхад юу гэхээр Монголоос ямар нэгэн яг ижилхэн мэдээлэлтэй тийм үү. Нэг нь Comta доментэй, нэг нь Emente доментэй байлаа шүү дээ. Тэгэхээр хүн яг хоёр ижилхэн тий. Гэхдээ домен нэр нь л өөр тий. Яг ижилхэн мэдээлэлтэй хахад Монголоос хүн хайхлаар Emente домен гарч ирэх магадлал нь өндөр юм бил. Хамгийн дээр гарч ирэх магадлал. Тий. Тэгэхээр яг хөөхлөөр хэрвээ монголчуудад зориулж веб хийж байгаа бол Emente домен сонгох нь арай илүү зүгээр. Тийм үү.
Дээрээс нь Google-ийнх тэр номнууд дээр бичиж байгаа дээр нь болохоор хаана барилж байгаа вэ гэдгээр нь бас айгүй дүгнэлт хийдэг юм билээ. Хэрвээ веб чинь монголчуудад зориулсан MN domainтай тэгээ дээрээс нь монгол дэдийг сервер дээр байвал арай өндөр үнэлэгдэх нь өндөр тий. Тэнгүүтээ яг монголчуудад зориулсан мөртлөө com.to domainтай Америк сервер дээр байвал тэр мөн яг уу Америкчуудад л илүү өндөр харагдахаас монголчуудад арай доошоо харагддаг нэг тийм юутай юм бил. Гэх мэтчлэн ингээд нэг юм бодох ч юм уу яг доментой холбоотой асуудлууд серверээ сонгохтой холбоотой асуудлууд байд юм билээ. Веб хийж байгаа яг олон хүнд ингээд хүрсэн веб хийя гэж бодох юм бол заавар доментой холбоотой асуулт байна уу? Нэм серверийг хоёр байлгана гэж үзсэн стандарт юм. Тий. Тэрийг юу гэсэн үг вэ? Яаж хоёр тусдаа сервер дээр л байх ёстой байгаад идэв. Заавал хоёр сервер байх ёстой. Тэгээ тэр маань яг хөглөр master slave гэдэг яг нөө сервер тохируулж яхад байдаг юм л да. Master slave гэдэг. Тэгээд яг хөглөр master дээр нь өөрчлөлт оруулангууд нөгөөх нь автоматар slave рүүгээ хэлждэг байхгүй. За ийм өөрчлөлт орсон шүү татаж аваарай гэдэг төнгөд нь slave-ийг татаад авчдаг. Тэгээ хоёулынгийнх нь яг мэдээлэл нь яг адилхан болчихдог. Хоёулын дээр нь зэрэг засвар хийх нэг дээр нэг ихлээр нөгөөх рүүгээ дамжуулчихдаг. Нэрээ би нэг хэлье гэж бодоод яваад идэв. Юу гэхээр ингээл ажиглаад тахлаар хүмүүс домен авангуудаа өөрийн гэсэн name server үүсгэх гээд оролдоод идэв. Нэг асуудал байдаг. За домен авчингуудаа за би доментой болсон юм чинь name server би заавал үүсгэх хэрэгтэй юм байна гээл. Тэгээ name server үүсгээл. Тэгэнгүүтээ хоёр бичлэгийн хоёулынгийн нэг яг хөглөр энэс нэг тэр энэс хоёр тэр гээд хоёр домен үүсгэнгүүтээ хоёулын нэг IP руу заачдаг. Тэгж болно л да. Тэнгүүтээ тэр хоёрыгоо бүртгүүлчин. Тэнгүүд ясамн дээр ингээ харахаар хоёр бичлэг юм шиг мөртлөө цаанаа ганцхан IP аяг байгаа шүү дээ. Тэнгүүд л ямар асуудал үүдгүй гэхээр нөө name server чинь унтар чинь юм интернет тасарна, тог тасарна гэх мэтлээ асуудлууд гарна шүү дээ. Эсвэл сервер дээр жоохон асуудал гарахлаар бүх доменууд ажиллах болчихдог. Нэг тийм асуудал. Тэгэхээр миний нүг хувийн өгдөг зөвлөгөө юу байдаг вэ гэхээр болж өгвөл нэг онцгой шаардлагатай биш бол ерөөсөө name server үүсгэх хэрэггүй тий. Ementa domain авчихлаар чинь Ementa domain-ийн ч удирдлагыг нь үнгүй өгчөж байгаа шүү дээ тий. Юуныхан Datacom MagicNet хоёулаа үнгүй өгчөж байгаа. Эсвэл жилийн 5,000 төгрөгч билүү байсан өмнө одоо болохоор үнгүй болсон шиг санагдаад байна. Тэгэхээр тэр үйлчилгээг нь авчих хэрэгтэй. Өөрийн гэсэн name server үүсгэх гэж оролдож байгаа. Яг онцгой шаардлагатай. Заримдаа бас нэг шаардлагатай үед байдаг. Яг тэр тохиолдолд яг үнэхээр хэрэгцээ шаардлага нь байна уугүй үзэж байгаа л яг үнэхээр MagicNet, Skull, GoDaddy, Skull, нэг Namecheap, Skull, Datacom тэднээс өгж байгаа систем нь яг өөрөө ч хүсэж байгаа юмыг хийж үнэхээр чадахгүй байл өөр шинийг үүсгэх хэрэгтэй. Жишээлбэл би нэг юм дээр ашигладаг л да. Тэрний үгээр хаанаас аль улсаас асууж байгаа вэ гэдгээс нь шалтгаалаад өөр хаяг буцаадаг. Тэ? Тийм систем хийсэн л дээ. Жишээлбэл одоо энэ чинь ингэж үзэх юм бол за ингээд асуухлаар Newsman-ийн хаяг нь болохоор энэ 108-тай хаяг шүү дээ. Тэгээд энэ болохоор юм байна. За тэгэнгүүт энийг нь за энэ болохоор миний хийсэн систем энэ ч болохоор тухайн хэрэглэгч нь аль улсад байгаа вэ гэдгээс шалтгаалаад өөрөөр хариу өгдөг систем байсан. Энэ болохоор MagicNet дээр ч байхгүй, GoDaddy дээр ч байхгүй, аль алин дээр нь байхгүй боломж. Жишээлбэл одоо SRV-цэг, Geo-цэг, News-цэг MN гэдэг хаягийг шууд манай сервер дээрээс өөрөөс нь асуухлаар яг үгээр SRV MN 6-аас News-цэг MN гэдэг хаяг буцааж шүү дээ. Одоо жишээлбэл Google-ийн серверээр дамжуулаад буюу Америкаар дамжуулж асуухлаар энэ шал өөр хаяг буцааж байгаа шүү дээ.
CDN бас юм гэдэг. CDN гэдэг чинь одоо ханаас авч байгаа шалтгаалаад одоо жишээл YouTube-ийн серверын Монголоос уу Японд донгорч юм дээ. Америкээс одоо Калифорниас авч юм дээ. Тийм. CDN-ууд өөрсдөө цаанаа яг ийм системтэй явдаг юм шиг үлээ. Нөө CDN ч өөр айгүй үнэтэй. Тэгээд дээрэс нь бид нарын яг хэрэгцээ шаардлагад болохоор зардал нь их байгаадсан болохоор бид нар өөрсдөө яг ийм систем юмс. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ? Цаанаа нэм сервер дээр IP address ч юм гэсэн үг үү? Үгүй нэг шал өөр нэм сервер ашигладаг. Power DNS энэ төр гэдэг ашигладаг. Энэ зүгээр яах вэ гэхээр нэг асуудал байдаг юм л да. Юу гэхээр Монголын интернетийн гарц маань Монголоос гадагшаа болохоор гайгүй хурдан, гаднаасаа Монгол руу айгүй удаан байдаг. Удаан юм шиг үлээ. Тэгээд яах вэ гэхээр Хятадаас ч юм уу ингээд Монгол веб үзэн шүү дээ. Тэнгүүд тэр нүг пакет нь ингээд явж ирсэн Америкт очиод Америкаас буцаа Монгол руу орж ирдэг байхгүй. Хүсэлт нь. Тэгээд Монгол серверээс мэдээ үзэхлээр нөгөө мэдээлэл нь буцаад ингээд явж ирсэн Америк очиод буцаад явж ирсэн Хятад руу ордог байхгүй. Тэгэхээр эн чинь яг хөглөр ингээд дэлхийг бараг бүтэн тойрчиж байгаа үстэй тий. Энэ мэдээлэл ингээд тойрдог. Тэгэхээр бидний хүссэн юм одоо ньюс дээр хийсэн юм юу гэдэг вэ гэхээр хэрвээ хүн Монголд байжгаад одоо юу гэдэг ньюс цэг юм үзэхлээр монголсох сервер руу шууд падгээ холбогдчих жоох. Гадаад байж байгаа холбогдохлоор шал өөр гадаад байдаг сервер руу холбогдож байгаа. Яг үзэж байгаа юм нэг гэхдээ. Үзэж байгаа юм нэг. Гэхдээ тухайн хүн хаанаасаа холбогдож аль улсаас ч юм уу холбогдож байгаа гэдгээс шалтгаалаад яг ньюсыг үзүүлж байгаа сервер нь өөр байна. Яг юм байсан. CDN чинь яг энэ зарчимтайгаа яг адилхан л та. Гэхдээ тэр чинь нэг CDN болохоор их хвчлэн зүгээр static data-н дээр шүү дээ, ашигладаг. Энэ болохоор хоёр газраас нээс Америкийн сервер, Монголын сервер хоёр нэгдэл нь гэсэн үг. Яг ижил. Хоёр удаа үүсчихсэн. Тийм, бүгдийн хоёр. Өвдлийн сан одоо verification хийсэн гэсэн үг тийм. Тийм, тэгэж явж. Өвдлийн сан бүх мэдээлэл нь бүгдээрээ дандаа гаягдаад болж. Нэг юм шийдэл хийсэн. Яг энэ мэдчлэнгээр нэг юуны тохиолдод байгаа л да. Яг нэг стандарт шийдэл ашиглах тийм тохиромжгүй те. Зарим хүмүүсүүд яасан бол YouTube.com ч юм уу, blog.com ч хаачдаг шүү дээ. Одоо шүү 20 мэдээлэл авлаа. Одоо шашин бодогтаас мэдээлэл авлаа хаачдаг байхгүй. Одоо халаа бодох ч юм уу те. Тэнгүүд нь болохоор нэг DNS query хийж байгаа хийгээ тэр нэг юу болгочоор Google-ийг болгочоор ордог болчтой. Тэр тухайн улсын захлын холбооны компани ISP дээр байгаа кэш яасан гэсэн үг тийм. Тийм кэш дээр нь блоклцсон байна гэсэн үг тийм. Тухайн улсынхаа нэм серверүүд дээр нэгээд хаачч болдог л доо. Жишээлбэл Монголд одоо компаниуд яг тиймэрхүү юмнууд зарим нь хийх ёстой л доо. Тийм. Google.com гэдэг хаяг руу ч юм уу эсвэл 20-та домен руу орох гэхлээр яг өөр нь компьютерийнх нь өөр нь хаягийг буцаачдаг тийм. Нөгөөд компьютер нь өөр рүү холбогдохгүй л өөр рүү холбогдож Google үзэх гээл тэгжсэн заа байхгүй мэн Google минийх дээр гээл тэгэл тасардаг гэх мэтлээ. Яг тэр маягаар хаах тохиолдлууд байдаг. Байгууллагууд гэтээ DNS-тэй холбоотой нэг хэд хэдэн асуудлууд байдаг л да. Жишээлбэл яг хөглөр яг үнэхээр айгүй сайн гоё хамгаалж чадахгүй бол тухайн DNS серверийн хэрэглэгчтэй нэг хохирох асуудал байгаа тийм. Шал нэг хакер нөхөр орж ирэнгүүтээ хуурцаг имэйл рүү ч юм уу орохлоор ньюс цэг имэйл рүү ороход шал өөр тийшээ ордог болгоод хийчүүл болгодог болчвол тэр чинь айгүй асуудалтай. Яг цаад системийн яг тиймэрхүү хакер зөндөө гардаг шүү дээ. Яг цаад вебийн бол юусоо оролдоогүй, яг цаад серверийн юусоо оролдоогүй. Наан нэсэн DNS дээр нь жижиг өөрчлөлт тэгэл шал хүмүүс нэг домен руу орохлоор бүр тэс өөр юм руу яваад орчдөг. Тийм. Сайн нэг Ираны нөхөр чинь бас Иранд бодоо олгосон шүү дээ. Ираныхаа үжигний ISP-нуудын энэ нэм серверүүдийн ажиж өөрчилж чаад Тэнгүүтээ Google.com юм Google-тэй яг адилхан харагдаг мөртлөө шал өөр юм руу орчдөг те. Gmail руу оронгууд Gmail-тэй яг адилхан харагдаг шал өөр юм руу ордог. Нөгөө нөхөр яах адилхан харагдангууд нууц үг хэрэглэгчийн нэрээ өгөөл тас орон те. Нөгөөх нь нэг алдаагаар нь ахаал нэг ахаал оруулангууд нөө за хүлээж авангуудаа яг жинхэнэ лүү шийдчихдэг те. Тэгмээ нөгөө хүн чи яах вэ? Зүгээр ингээд сууж байгаа л тэр чинь баг Иран гэдэг улсын бүх Gmail хэрэглэгчтэй яг тэр ягшинда нууц үг хэрэглэгчийн мэдээлэл нь авчиж байгаа байхгүй тэр амар. Гэх мэтлээ ингээд DNS-тэй холбоотой аюул ослууд нь аягүй их байдаг болохоор аль болох өөрөө хийх гэж юу н орлох нь дэми юм шиг бол ажил ихтэй дээрээс.
Тэгээд Twitter дээр профайл хангалттай болохоор хойшууд нь одоо сэтгэхгүй байгаа гэж нэг тодорхой хугацаантай. Тий. Тэгэхээр тэр CDN-ийн алдаан суучнаас бол домен DNS-ийн одоо TTN CDN-тэй холбоотой асуудал ахаа. Тэр CDN чинь болохоор миний ойлгосноор яг тэгэл зураг шинээр хийнгүүтэл тэгэл таргээл дэлхийгээр тардаг юм бол байхгүй юм шиг л шүү дээ. Жишээлбэл Google YouTube дээр CDN гэдэг нь Content Distribution Network гэдэг байгаа шүү дээ. Тийм нэг ойлголт байгаа. Тэрний үгээр одоо YouTube дээр та нар анзаараарай. Их олон хүн үзсэн видеог үзэхлээр хурдан, цөөхөн хүн үзсэн видео үзэхлээр удаан байдаг. Тийм үү? Тэрийг анзаарсан уу та нар? HTML дээр видео тавьчихсан шүү дээ. Тэр видео миний ISP майк юу байгаа ISP нэмэрчтэй тийм юм. Тэр нь яагаад тэгдэг вэ гэхээр Google-ийн өөрийнх нь дотоод систем нь яадаг вэ гэхээр нэг видеог ингээл хүн ингээл олон үзэх тусам яах вэ гэхээр тэр видео ингээд дэлхийд даяар байгаа серверүүд дээр ингээд тарааж байршуулдаг байхгүй. Хэрэглэгчтэй илүү ойртуулах гээд олон үзэх тусам тараана. Цөөхөн үзэхлээр чи ингээд одоо яа нэг 100 сервертэй байлаа гэхэд цөөхөн хүн үздэг 1 мега 100 мега видеог чинь нэг 10 хүн үзсэн багтал 100 сервер дээр тараагаа байршуулчихлаар чинь бөөн зардал мөнгөтэй бөөн ажил шүү дээ. Тэгж яхаар харин тэр чинь нэг 1000 хүн үзчихдэг 100 мянган хүн үзчихдэг видеог ингээд 100 хуваагаа тавьчихлаар тэр чинь хүмүүс нь үзэх тусам л нөгөөх нь ингээд улам хордон болоод улам ингээд ойртоод хэрэглэгчтэй ойртоод гэдэг те. Яг тийм ш. Одоо ингээд YouTube дээр видео ингээд их олон үзэл ах тусам тэр нь ингээд улам ойртоод хэрэглэгчтэй ойртоод идэг. Тэгэл үзэх нь ингээд богсаад эхлэхээр нөө серверүүд дээрээс буцаагаал татаад эхэлдэг байхгүй. Яг уу энэ чинь бүгд яг тийм зарчмаар яг. Most frequently watched байгаа CDN-ийг биш тэгвэл байх юм шүү дээ. Тийм. Хамгийн их үзэж байгаа хамгийн олон үзснүүд нь хэрэглэгчтэй илүү ойрхон илүү олон сервер дээр таарж байршаад хамгийн ойрхоноос нь үз. Дөнгөж видео ингээл 50 нүүд нь амар удаан шүү дээ. Тэгээ яагаад гэвэл тэр нь болохоор нэг Google нэг цөөхөө эдгээр сервер дээр л байж байгаа. Хүн нэх үзэхгүй болох. Тэгэл үзэх тусам л нөгөөт нь ингээл олон сервер дээр ингээл тархаал илүү хэрэглэгчтэй ойртоод идэг. Яг тэр системийн цаатал нь бас яг л ийм нэг доментэй холбоотой мэдээлэлүүд явж идэг. Энэ хэрэглэгч хаанаас орж ийн яг Америкаас уу Америк дотроос яг аль хотоос уу те яг тэнгэн бол яг тэр хотод нь байгаа серверээсээ үзүүлчихлээр илүү хурдан те гих мэтлэн асуудлууд байг. Зарим видео нь одоо YouTube дээр тэгдэж штэ. Тэрийг одоо яаж Proxy тоос өөр арга байхгүй шүү дээ. VPN-ийн proxy ашиглахаас өөр арга байхгүй. За нэг доментэй холбоотой, CDN-тэй холбоотой, ер нь интернетийн ажиллагааны үндэстэй холбоотой нэг юм цөөхөн хэдэн мэдлэг хуваалцах гад ирсэн. Өөр асуух асуулт байна уу нэр? Байхгүй бол би сэдвээ хайд. Бас арай айгуу удаа ирчихлээ шүү дээ. Нэг цаг гар болцсон шүү дээ. За анхаарал тавьсанд баярлалаа. Тийм хэрэгтэй багч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгсөн багт найдаа.